За Японы хувьд нэвтрүүлэн шүүхтэх эвдрүүлэн зуучлал гэдэг ойлголт нэвтрээд бол түрүү жил 90 жилийнхаа ойн баярыг бол тэмдэглэсэн байгаа. Үүнээс өмнө ч гэсэн одоо энэ шүүхтэх эвдрүүлэн зуучлал гэдэг ойлголт үүсгэхээс өмнө эвдрүүлэн зуучлал гэдэг зүйл бол иргэдийн хооронд бол нэвтэрч ирсэн ойлголт юм аа. Тэгээд Японы эвдрүүлэн зуучлалын хөгжлийн өнөөгийн байдлын талаар хэлэхэд бол Японы ард иргэд бол энэ эвдрүүлэн зуучлалын тухай маш өргөн хэмжээний ойлголттой тодорхой ойлголттой байдаг. Жишээлбэл гэрлэл цуцлалтын хэрэг дээр бол заавал урьдчилж эвдрүүлэн зуучлалыг ашиглана гэдэг иргэдэд тэр ойлголт нь бол одоо төгссөн байдаг юм аа. Ер нь Монголд бол энэ хэрэгжинэ. Бид 2000 ер нь JICA-гийн тусламжтайгаар 2007 оноос санаж байна. Эвдрүүлэн зуучлах төв гэж Монголд байгуулад ээлжил төв гэж байгуулад 10 өмгөөлөгчтэй эвдрүүлэн зуучлал үйл ажиллагааг за бараг л сайн дурын үндсэн дээр явуулж ирсэн. Тухайд хууль тогтоомж байсангүй бид иргэний хууль, өмгөөллийн тухай хууль, за тэгээ бусад хуулиудынхаа хүрээнд эвдрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулж ирсэн туршлага Монгол улсад бий. Шүүхтэх эвлэрэл гэдэг ойлголт бол байгаа. Уг үндэс нь бол байгаа. Энэ шүүхтэх иргэний эрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 106 дугаар зүйлд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа болвол зогч талууд хоорондоо эвлэрснээр хялбаршуулсан зурмаар эвлэрлийг баталдаг энэ ажиллагаа байсан. Үүнийг л баяжуулаад л дэлгэрүүлээд л энэ эвлэрүүлэн зуучлалын тухай хууль бол батлагдсан байна. Уг үндэс нь бол ерөөсөө иргэн эрэг шүүхэд энэ шийдвэрлэх тухай хуульд зохицуулагдсан байдаг. Мөн гэр бүлийн тухай хуульд зогчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авах юм зохицуулалт бол хуулинд байдаг шүү дээ. Шүүх хэрэг маргааныг хүлээн авч 3 шатны хянан шийдвэрлэх ажиллагаагаар дамжуулан эцэслэн шийдвэрлэдэг. Энэ ажиллагаанд цаг хугацаа ихээхэн шаардлагатай. Шүүхтэр эвдрүүлэн зуучлах ажиллагаагаар дамжуулан хэрэг маргааныг шийдвэрлэдэг шинэ механизм бий болоод удаагүй байна. JICA-гаар дамжуулаад Японы баарын холбоо, хуульчтай холбоон дээр чинь эвдрүүлэн зуучлах чиглэлээр сургалт хамрагдчихжээ л та. Тэр үедээ тэнд Африкийн нэг орноос ирсэн мэрэгчлэлтэн байсан. Тэгээд үндсээ 1 жил ажиллаад тэр оронд төслөө хаасан гэдэг. Яагаад хаасан бэ гэж судалгаан сонирхсон ч ерөөсөө эвлэрдэггүй гэнэлтэй. Үндэсний өөрийнх нь онцлог байдаг юм. Маргалдсан бол маргалдаад дуусдаг. Монголчууд бол харьцангуй ер нь ямар ч монгол хүн шүүхөр явах дурггүй шүү дээ. Шүүх хөлийн байгууллагаар явах дурггүй байдаг. Асуудлаа шийдвэрлэх. Эвлэрүүлэн зуучлалын давуу тал байна л да. Талууд айл айл нь сэтгэл ханамжтай үлддэг. За тэгээ хэтэрхий хатуу процессд баригддаггүй. За асуудлын шийдлийг бол төрөл бүрийн гарц гармыг сонгож болдог. Уян хатан дээрэс нь тийм илүү халуун дулаан уур орчимд явагддаг. Энэ онцлогуд нь байна. Тэгэхээр ус үндэснийг нь онцлог байна. За хэрэгжүүлж ирсэн туршлага байна. Иргэдийн бас сэтгэлгээний онцлог гэдэм үү уламжлал бас их нөлөөлдөг гэж бодож байгаа. За Японтой адилхан одоо Монгол ч гэсэн маш эвийг эрхэмлдэг одоо эвлэрэх тэр бас хандлагатай энийг илүү чухалчилдаг гэж уламжлалтай гэж сонсч байсан. Энэ төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө бас судалгаа явуулсны үндсэн дээр энэ төсөл хэрэгжиж амжилттай болох үндсэлтэй гэж хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тэгээд энэ эвлэрэх одоо хандлагатай эвлэрлийг одоо бас чухалчилж үздэгэ гэдэг нь бас хүн амтай бас холбоотой байж болно гэж үзэж байгаа. Монгол хүн ам бас харьцангуй цөөн учраас бас хүмүүс тэр хоорондоо одоо маргаад байхыг боддгоо эвийг эрхэмлдэг байх гэж бодож байна. Мөн бас хүмүүсийн хоорондын харилцаа бас монгол хүмүүс илүү бас дотно байдаг. Одоогийн Японоос илүү дотно гэж би бодож байна. Тийм болохоор Японоос бас дутахгүйгээр энэ эвлэрүүлэн зуршлах ажиллагаа бол Монголд бол хэрэгжих амжилттай болох тэр үндэс нь бол байгаамаа гэж би бодож байгаа. За эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь ерөөсөө л маргалдаж байгаа талууд хоорондоо харилцаа ярилцаад зуучлагчийнхаа дэмжлэгтэйгээр өөрсөндөө аль болох ая тухтай таата тэр шийдвэрээ өөрсдөө гаргаж байгаа тэр үйл ажиллагааг л эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа гэж нэрлэдэг юм аа. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу вэ? Эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс маргалдагч талуудын харилцан яриа, хэлцлийг дэмжиж өгснөөр талууд асуудлын шийдлийг олж, эв найрамдалтайгаар маргаанаа шийдвэрлэх үйл явцыг хэлнэ.
Эвдрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл маань 2010 оны 5 дугаар сараас эхэлж хэрэгжсэн. За үүнээс төсөл хэрэгжиж эхлэхээс өмнөх хугацаанд бол иргэдэд бол энэ эвдрүүлэн зуучлах гэдэг ойлголт байхгүй байсан. Баян зүрх дүүргийн шүүх болон Дархан уул аймаг дахь Сум дундын шүүхэд одоо энэ эвдрүүлэн зуучлах ажиллагааг туршилтын журмаар хийжүүлж эхэлсэн юм аа. За Дархан уул аймаг дахь Сум дундын шүүх бол төсөж шүүхийн хувьд эхлээд энэ төслийн хүрээнд эвдрүүлэн зуучлагч нарыг бэлдэх сургалт сурталчилгаа гэх мэтийн эхний үе шатны ажлуудаа хийгдсэн. Дараа нь тэр эвдрүүлэн зуучлах ажиллагаанд иргэдэг татан оролцуулж энэ зуучлалын хэрэг маргааныг үүсгэх, эсрэг шийдвэрлэхийн ажиллагаанууд явагдаад за энэ төслийн 2 жилийн хугацаанд 180 орчим хэрэг хүлээж авсны нэг 60-аас 75% нь амжилттайгаар шийдвэрлэгдсэн байгаа. За амжилттай шийдвэрлэгдэж байгаагийн юу гэвэл энэ бас хэдийгээр тоо үзүүлэлт нь багч гисэн шийдвэрлэлтийн хэмжээ 75% гэдэг бол бас хангалттай үзүүлэлт бас гэж үзэж байгаа. Эвдрүүлэн зуучлах үед ажиллагааны одоо энэ туршлагаасаа одоо энэ хуулийг батлахад одоо оруулсан гэж хэлж болно. 2012 оны 5 дугаар сард энэ эвдрүүлэн зуучлалын тухай хууль маань батлагдсан байгаа. Энэ хууль боловсруулах үйл явцад ч гэсэн энэ төслийн маань үйл ажиллагаа бас нөлөөсөн юм а гэж хэлж болно. Дэлхийн олон улс оронд бол эвдрүүлэн зуучлах тогтолцоо өөрийнхөө улс оронд тохирсон арга барилаар хөгжөөд хэрэгжиж ирсэн байна лээ. Манай Монгол улсад бол эвдрүүлэн зуучлах тогтолцоо маань шин тутам хэрэгжиж байгаа ийм шин тогтолцоо байгаа. 2013 оны 12 оны 5 сарын 22-ны өдөр эвдрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаад үүний дагуу эвдрүүлэн зуучлалын хуулийг одоо хэрэгжүүлэх бэлтгэл шатны ажиллагаа бол хийгдээд ирсэн байгаа. Эвдрүүлэн зуучлалын хамгийн гол онцлог нь юу вэ гэвэл эвлэрэн хилцэж шийдэх тул за одоо маргалдагч талууд маань бол хин айлынхаа хүсэл зоригт нийцүүлээд сэтгэл хангахуйц шийдэлд хүрэх боломжтой юм а давуу тал нь энэ юм байна. За эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэж байгаа маргааны төрөл нь юу вэ гэвэл за иргэний эрх зүйн маргааны тухайд гэвэл за гэрээнээс үүссэн маргаан, за хугацаа хэтэрсэн төлбөрийн маргаанууд, за бизнесийн үйл ажиллагаатай холбоотой маргаанууд, гэр бүлийн харилцаанаас үүсэх маргааны тухайд бол хүүхдийн асрамж, за тэтгэлэгтэй холбоотой мөн дундын өмчийн эд хөрөнгийг одоо эд хөрөнгөтэй холбоотой маргаанууд орно. За түүнчлэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг бол эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэж болно. Хүмүүс хоорондоо бие биентэйгээ харилцан ярилцаад аль болох бие биендээ аята таата тэр боломж нөхцөлийг олгоод тэр нөхцөлийн хэмжээнд эвлэрнэ гэдэг нь шүүгдэх эвлэрлэг бол харьцангуй цаг хугацаа бол бага. Хөрөнгө мөнгөний хувьд бол бас хэмнэлттэй шүү дээ. Улсын тэмдэгтийн урамж бол эвлэрүүлэн зуучлалын хуулиар бүх одоо маргаанд 30 мянган төгрөг төлөхөөр зохицуулагдсан байна. Шүүгдэх маргаанд бол улсын тэмдэгтийн урамжийг хууль заасны дагуу тодорхой хэмжээр нэлээд хэмжээр төлнө. Шүүгдэх эвлэрэл бол цаг хугацаа шүүхэд бол эвлэрэл байна. Эвлэрүүлэн зуучлалын хуулиар эвлэрлийг бол баталж байгаа байхгүй юу? Гэхдээ шүүгдэх эвлэрэл нь бол тодорхой цаг хугацааг туулна, шат амжилгыг туулна, улсын тэмдэгтийн хураамжийг төлнө. Үүний эцэст бол эвлэрлийг баталдаг байхгүй юу? Цаг хугацаа, орон зай, эдийн засгийн хувьд бол нэлээд их шат амжилт авдаг. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар бол талууд хоорондоо л харилцан бие биентэйгээ юм яриа тохиролцоод тэр шийдвэрийг гаргаж чадах юм бол эвлэрлийн гэрээ байгууллаа богино хугацаанд энэ асуудал шийдэж байна. Хэрвээ энэ эвлэрлийн гэрээ биелэгдэхгүй байгаа тохиолдолд бол шүүгт хандах боломж нь байна. Энэ гэрийн дээр үндэслээд л шүүгч бол шүүгчийн эвлэрлийг хөтлсөн шүүгчийн захирамж гаргаж тэр эвлэрлийн гэрээг баталгаажуулахын ажиллагаа хийх бас нөр илүү бас онцлогтой юм байна. Цаашдаа Монгол улсад зөвхөн эвдрүүлэн зуучлалтуудыг бас арбитр хөгжих шаардлагатай байна. Ерөөсөө шүүгэн бус замаар маргаан шийдвэрлэж байгаа үндсэн хоёр төрөл. Арбитраар нэг шийдэж чинь, эвдрүүлэн зуучлалаар нэг шийдэж чинь. Арбитрийн хувьд бол газрын арбитр гэдэг юм уу, уул уурхай арбитр гэдэг юм уу, хөдөлмөрийн арбитр гэдэг ингээд цаашаа төрөлж явах бүрэн бололцоо бий. Эвдрүүлэн зуучлалын хувьд бол харьцангуй зуучлагч уур чадвар шалтгаалаад маргааны бүхий салбарууд хэрэгжилж болдог. Ийм онцлог зохицуулт. Ер нь амьдрал дээр их сонь тохиолдлууд гардаг л да. За нэгнээсээ машин хэмжилдэг ч юм уу. Эсвэл одоо нэр төрөөс хэрэгтэй холбоотой маргаан дээр хүртэл зуучлалаа өгдөхийг би мэдх юм.
одоо нэг туйлтай боллоо. Маргааныг эцэн шийдвэрлэдэг газар ганцхан шүүх биш шүү. Та нар хоорондоо өөрсдөө маргаанаа хэн шийдвэрлэж болох юм шүү гэдэг энэ сэтгэхгүй хүмүүст төлөвшүүлэх энэ ажиллагааг хийж эхэлж байна. Би Төв аймгаас ирж энэ сургалтанд оролцож байна. Энэ сургалт бол цаг үеэ олсон одоо шинэ хуулийн дагуу бид нар зайлшгүй одоо энэ сургалтанд сурах юм шаардлага, цаг үе шаардж байна. Тэгээд энэ сургалтаас маш их юмыг олж мэдлээ, шинэлэг их олон бас нарийн зохицол байдаг юм байна гэдгийг олж мэдлээ. Энэ л харин их боломжтой хууль гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл монголчууд бол их тийм маргаанаар имийг шийдэх тийм дургу улсууд шүү дээ. Ер нь бол эв зүйгээр имийг шийдэх дуртай улсууд. Тийм учраас эв зүйгээр хоёр талыг эвдрүүлээд ингэж шийдэх бүрэн боломжтой юм байна гэж ойлгож байна. Ер нь бас нэг хоёр тал байна л да. Ерөнхий ойлголт авснаар бас шүүгдэх аливаа нэг хэрэг маргаан дээр тийм ээ бас эвдрэх нэхэмсэгч хариуцлагчтай бас ярилцах хүрээнд бол нэвтрүүлэн зуучлагчийн сургалтын сууснаар энэ талаар мэддэггүй бол бас хэрэгтэй шүүхээр шийдвэрлэж байгаа хэрэгээ заав шүүх хурлаанаар шийдвэрлээд байхгүй хэлбэр суусан журмаар шийдвэрлэхэд төхөн болох үүднээс бас сууж байгаа. Нөгөө талаараа бас энэ эвдрүүлэн зуучлагын сургалтын хамрагдаад хэрвээ сонирхолтой цаашаа эвдрүүлэн зуучлагч болох юм бол энэ талаараа мэрэгчээ зөв ажиллаад явах боломж болцоолоо байна гэж харж үзэж байгаа. Эвдрүүлэн жуулчлалын хүрээнд бол хуулийн хүрээнд бол хоёр хүн бэлдээд авцсан байж байгаа. Нэг нь одоо манай дээр ажиллаж байгаа, нөгөөх нь цагдаад ажиллаж байгаа гэсэн хоёр хүн байж байгаа. Бэлэн болцсон хоёр хүн тэр. За сая эвдрүүлэн жуулчлалын энэ хуулиар сургалт Жакет төслөөс сургалтын баг ирээд сая манай дээр ажиллаад өчигдөр буцлаа. За энүүгээр бид бас яг эвдрүүлэн жуулчлагч Орхон аймагт байгаа эвдрүүлэн жуулчлагч хэд байна вэ гэдээ үзсэн чинь өмгөөлөгч нар бас судсан. Одоогор нэг 24-5 хүн байгаа юм лээ. Эвдрүүлэн жуулчлалын сургалтанд суугаад сертификат авцсан. Ер нь эвдрүүлэн жуулчлах ажиллагааг энэ аймгийн хэмжээнд эхлэхэд ер нь одоо эд материалын хувьд ажиллах нөхцөлийн хувьд одоо бүрэн хэмжээнд ирсэн байгаа гэж үзэж байгаа. Учир нь бол одоо шүүхийн давгын газраас хийгдэх ёстой ажлууд нь хийгдсэн байгаа. Хууль маань өөрөө хүчин төгөлдөр болоод одоо ард түмэнд сурталчилагдсан. Одоогийн байдлаар шүүхэн ерөнхий зөвлөлөөс бол 5 удаагийн сургалтаар нийт 416 гаруй зуучлагч нарыг бол бэлтгэсэн байгаа. Мөн анхан шатны шүүхүүдийн дэргэд эвлэрүүлэн зуучлах хэсгийг бол байгуулах гэж байгаа. Мөн тун удалгүйгээр энэ эвлэрүүлэн зуучлах хэсэг маань бол ажиллаад эхэлнэ. Эвлэрүүлэн зуучлах хэсэг ажиллаад эхлэхээр иргэд минь өргөдөл хүлээ авах хэсэгт маргаж байгаа асуудлаар өргөдлөө улсын тэмдэгтийн урамжид төлсөн баримтынхаа хамт хүлээлгэж болов өгнө. Ямар нэгэн нотлох баримтыг бол шаардахгүй. Ихэвчлэн биш та маргааны хүмүүс өөрсдөө л үүсгэдэг байхгүй. Тэр хүмүүсийн хоорондоо үүсэж байгаа маргаан голчилж ах トゥ төрөл саданч гэдэг юм, найз нөхдөд гэдэг юм уу, танил талын өрөндөл энэ маргаан голчилж үүсээд идгийг. Манайхан нөгөө богино хугацаанд тэр хүмүүстэйгээ маргааны харилцаанд орцсон байдаг. Нөгөө урт хугацааны түрээсийн гэрэж юм уу, газар түрээслэх, техник түрээслэх, орон сууцыг урт хугацаагаар түрээслэх ойлголт манайд бас харьцангуй бага байна шүү дээ, хөгжил нь. Тэгээ энэтэйгээ холбоотойгоор хүмүүс нөгөө богино хэмжээний за энэ мөнгийг 14 хоногийн дараа эргүүлж өгөөрэй гэхээр нөгөө хүн яг нөгөө зээлийн иргэний эргэцэн гэрээний харилцаанд орохдоо нөгөө авахыг бас өртөл болгоод байдаг учраас яг тэр цаатлын цаг хугацааны хувьд эргүүлэн төлөх баталгааны хувьд нэгэндээ итгэл найдвар төрүүлэхгүй ингээд өвчтөг учраас эвдрэн тэр маргааныхаа явц тунд харилцааны зөрчилд орсон байдаг. Ихэнхдээ бас буруу ойлголцсон зүйлүүд аявих үедээ утасны наан цаанаас эсвэл ингээд хальт молт уулзж ярилцаад би энийг ойлгоогүй. Өө тэгсэн байсан юм уу, ингэсэн байсан юм уу? Би мэдээгүй штэ. Иймэрхүү байдалтай. Эдгээр хүмүүс маань юунаас их болгоомжлдог гэхээр дараа нь энэхүү хэрэг маргаанаа шийдвэрлүүлээд дараа нь хоорондын танил харилцаа холбоо нь муудах бий. Яагаад гэвэл эргээд уулзна.
эргээд хамтран ажиллана. Тэгээ хамтран ажилладаг хүмүүс ч байдаг. Гэх утгаар аль болох тийм эвгүй байдал үүсгээс зайлсхийх тийм хандлагатай байдаг. Тийм ч учраас энэхүү эвлэрлийн зурчлагын ажиллагааг бол их талархаж хүлээж авдаг. Монголчуудын хувьд бол бас цөөхөн хүн амтай. Тэгээд бас ер нь хүмүүсийнхээ хувьд зан заншлихаа хувьд ч гэсэн бодох юм бол харьцангуй бас эвлэрэх магадлал айгүй өндөртэй байдаг. Хэдийгээр хүмүүс бие биендээ гомдож мөнгө төгрөгөө өгж авалцахгүй ингээл бүхэндэлтэй орж ирдэг ч гэсэн яг нүүрээ хараад уулзахад бол үнэхээр бас монгол хүний нөгөө нэг уужим дотортой тэр цангаараа тэр яг гаргадаг юм байл л дээ. Тайлбар гаргагчаа бас санаа бодлыг ойлгосон тохиолдолд бол шаардлагаасаа татгалзаж эхэлдэг. Тийм шаардлагынхаа нөхцөлийг багасгаж эхэлдэг. Тэгээ тайлбар гаргагч ч гэсэн гаргагчид бас энэ тухайг ойлгуулад тийм өргөдөл гаргагч маань ингээд шаардлагаасаа татгалзаж байна. Энэ талаар та юу гэж байгаа юм гэхээр тайлбар гаргагч өөрөө бас би ингээд тэгвэл өөрөө бас үүрэг гүлийгээд эхэлдэг. За талууд одоо энэ уулзтыг 2 дахь удаага ч юм уу 3 дахь удаа ингээд хойшлуулж байгаа тохиолдлууд байдаг. Учир нь нийт төрөний маргаан дээр одоо хоорондоо сайн ярилцъя, зогцъя, энийг судлъя гэдэг үднээс өөрсдөө талууд хүсэл тавиад бас 2 муу 3 удаа хойшлуулж агаад ингэж бас асуудлаа шийддэг бас тохиолдлуудад байдаг. Ихэвчлэн одоо ер нь эхний уулзалтаараа одоо эвлэрэн зуршлах ажиллагаа бас төгс болоод эвлэрдэг л дээ. Талууд тохиролцоонд хүрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээ байгуулна. Талууд хүсвэл эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулж болно. За ер нь бол эвлэрэн зуршлах ажиллагаа амжилтгүй болоо тохиолдлууд бас байдаг. За энийг бол одоо ер нь одоо дүгнж үзэхэд бол одоо жишээлбэл тайлбар гаргаж байгаа одоо хариу тайлбарыг өөрөөр гаргагч нь одоо хүлээн зөвшөөрөхгүй ч байдаг юм уу? Эхний уулзалтаар хүмүүсийн ерөөсөө хандлага шууд гараад иртээ. Эвлэрэх хүмүүс бол аяндаа ингээд хүчил ойлгомжтой болоо тий. Тохиролцоо бол айгүй тодорхой байдаг л та. 2 дахь уулзалт гэхлээр яг тэдний хувьд бол үнэхээр бас хүлээн зөвшөөрөхгүй бүр ягаад ч үгүй гэсэн хүмүүс л бичдэг байхгүй. Тийм учраас 2 дахь уулзалт зохион байгуулалт ч бас амжилтгүй болох юмуд л гарч ирдэг. Магадгүйс гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд ингээ буруу зөвлөгөө авах. Эсвэл одоо өнгөлөгчөөс тий зөвлөгөө авъя ч гэдэг юм уу тий. Ийм байдлаар эсвэл одоо гэр бүлийн маргаан дээр энд ингээл 2 эхнэр нөхөр 2 орж ирэл эвлэрэлэн зуршигч хайжууд ингээл уйлждуулал тий. Би бинтий эвлэрч байгаа. Гэтэл ингээл гараал хин нэг нь өөр залуутай өөр эмэгтэйтэй болцсон тохиол гараал шууд зан ингээл шал өөр болол тийм юмуд аяг гарч ирдэг бас. Ер нь ихтэй гараал гэрийнхэнтэйгээ зөвлөлтөл тэгэл шал өөр зүйл яриад орж ирдэг л дээ. Харин талууд тохиролцоонд хүрч чадлагүйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тохиолдолд та шүүхийн мэдээлэл авалгааны хэсэгт дахин очиж нэхэмжлэлээ гарган шүүхийн хянан шийдвэрлэх журмаар маргаанаа шийдвэрлэх боломжтой юм. Эвлэрэн зуршлан масны ачаал шүүхийн ачааллыг бууруулна. Өнөөдөр шүүхийн ачаал дамаа иргэн шүүгчдийн ачаал бол маш өндөр байдаг. Нэг шүүгчдэр бол 50-60 иргэн хэрэг байж байгаа юм л энэ хүнд. Нэг шүүгчд л гэхэд одоо 50-аас 55 иргэний хэрэг бол хойрлогдож одоо энэ ажиллагаа бол хийгдэг. Жилд бол 300-аас 350 орчим хэрэг бол шийдвэрлэгдэж байгаа. Шүүгч нарт бол айгүй тийм сэтгэл хангалуун байгаа. Ягаад тэгэхээр энэ шүүхийн нэгдүгürt бол ачаал буuna. Хоёрдугаарт энэ маргалдаж байгаа талуудад бол нэлээд ашигтай. Цаг хугацааны хувьд ашигтай, эдийн засаг хөрөнгө мөнгөний хувьд ашигтай, шийдвэр гаргахдаа өөрсөндөө ашигтай таатай шийдлийг гаргадаг ашигтай, энэ шийдвэр нь бодиттой шийдвэр гаргадаг ашигтай, мөн энэ шийдвэр нь сайн дураараа биелүүлэх юм боломжийг олгож байгаа ашигтай давуу талтай юм хууль бол гарсан.